Хөрөн хүн гэх энэхүү аниме нэгдүгээр үлрэлийг та бүхэнд хураангуйлан тайлбарлах болно. Chainsaw Man Denji гэдэг ядуу өрөнд баригдсан өсвөр насны хүүгийн түүхийг өгүүлдэг. Аав нь нас барсны дараа аавынхаа үлдсэн их өөрийг дарахын тулд тэр Якуза нарт ажиллаж хаяа мөнгө олоогүй үедээ өөрийн эрхтэнгээс зардаг болно. Бяцхан хөрөөн жүтгэр хамтрагчтай байх бөгөөд түүнийг Бочита гэх нэртэй нохой байна. Ер нь бол нилээн ядруу зүдрүү хоол ундгүй арай гэж онд минд орондоо гэсэн амьдралтай байна. Гэвч Якуза нар түүнээс урууж өөрсдөө зомби жүтгэрийн гар хөл болсноо илчилж Денжиг алхаар дарина. Аз болж Бочито зүрхтэй нэгдэж түүнийг Chainsaw Man болгон сэргээдэг. Ер нь бол захилгаан хөрөөн жүтгэр болдог бөгөөд хөрөөн жүтгэр гээд явна. Дараа нь Денжиг улсын жүтгэртэй тэмцэх холбоо гэх газраас ирээд авч явах болно. Тэр газар нь Макема гэдэг тайван атлаа аимшигтай эмэгтэйтэй уулздаг. Тэр Денжитэй яг нохоо шиг харьцах бөгөөд нохоондоо мэдээж наад захын анхаарал тавихад амьдралдаа хизээж хүнээс хувцас, хоол, анхаарал авч үзээгүй тэрээр түүний доор ажиллахаар болно. Гэвч Денжи Макемад дурлалцдаг. Тэр хөөхөн бас хоол өгдөг болохоор нь ингээд тэр жүтгэрийн ангууч болж шинэ амьдралаа эхлүүлнэ. Манай хүн дараа хүмүүстэй танилцсан. Аки, Хиякава, царайлаг, өндөр, тамхичин, Денжитэй зодон хийж нилээн дотн танилцсан. Power, галзуу, өөртөө амар итгэлтэй, мууранд хайртай, цусан дуртай хагас жүтгэр буюу Мажин. Тэгээд удалгүй Power муураа аврахын тулд Денжиг өргөтөж жүтгэрийн хоол болгохоор өгөх боловч нөгөө жүтгэр нь муухай цустай гээд хаяад явна. За тэгээ олон зүйл болж тэр авраг сарсан багуухан жүтгэртэй тулдаж ялах боловч араас нь дахин жүтгэр гарч ирнэ. Тэр үеэр Аки ирж бүгдийг нь аврах болно. Эмнэлгээс гараад зүгээр болсон хойно Макема Денжид хамгийн том даалгаврыг өгнө. Тэр нь 13 жилийн өмнө Америкт гарч ирээд ор сургаггүй болсон бууны жүтгэрийг ялах юм бол хүслийг нь биелүүлнэ гэнэ. Энэ жүтгэр нь хэдхэн минутын дотор 1.2 сая хүнийг алсан аимшигтай оршихуй болно. Түүнийг олох цорын ганц сэжүүр нь бууны жүтгэрийн хэлтэрхийг цуглуулж олон бууны сум цохилуулснаар их биелүүгээ татагддаг болно. За тэгээд түүний биеийн хэлтэрхий буюу сумыг эзэн жүтгэрүүд их хүчтэй болдог тул тэднийг ангуучлахаар болно. Жүтгэрийг хайж зочид буудалд орох боловч 8 давхарт 8 цаг 18 минутад гацсан байх бөгөөд хаашаа ч явсан нэг давхартаа байгаад байна. За тэгээд уйлж унжиж цөхөрч хамаг аргаа барж байгаад Денжигийн эсрэг мөнхийн жүтгэр хоёр халц тулаан хийж бараг 3 өдөр халц тулаан хийж хөрөөн жүтгэр ялах болно. Удалгүй ажлын хамт олноороо уулзалт хийж Акигийн ахлагч Химино нилээн уух дуртай хүн байна. Денжи тэр хоёр нилээн дотн болно. Хамтын тохиролцоо хийдэг. Маргааш нь бууны жүтгэрийн дагалдагчид холбооны гишүүд рүү дайрах болно. Макема гал тэргэнд буудуулж өгнө. Химино Акиг аврахын тулд сүнсэн жүтгэрт бүх зүйлээ өгч амиа алдах болно. Денжи дайсанд ялагдаж тэдний гарт орно. Гал тэрэг зогсоход Макема амьд байх бөгөөд дайснуудыг аимшигтай хүчээр устгана. Түүний ямар жүтгэртэй гэрээ хийсэн болон ямар чадалтай учир битүүлэг үлдэх болно. Денжиг шинэ ангууч Кабине аварна. Түүний чадвар нууцлаг бөгөөд хурцтай холбоотой байх болно. Энэ босон хэрэгүүд Денжигийн араас хөөцөлтөд байгааг мэдсэн Макема Денжи Power 2-ыг шинэ ахлагчид бэлтгэл сургуульд хийлгэхээр өгнө. Аки хараалтай сэлэмнээсээ өөрт үлдсэн насаа асуухад 2 жил үлдсэн байна. Өнгөн жүтгэрөө гомдоосон тул шинэ гэрээ байгуулна. Тэрээр ирээдүг хардаг жүтгэртэй холбоо тогтооно. Харин Денжи болон Power 2 Кишибе гэх хамгийн хүчтэй ангуучид сургагдж овоод эрдэнэ. Тэр хоёрын сурагч багш Кишибе Макемаг сэжиглэж энэ хэргийн буяар ямар нэгэн зүйл хийсэн байж магадгүй гэнэ. За тэгээд манай хэд эвгүй Мажин болон жүтгэрүүдтэй дасагтай цуг сэлмэн хүн болон могоон эмэгтэйн араас ирнэ. Аки могоон эмэгтэйг барина. Денжи сэлмэн хүнтэй тулдаж нилээн үзээтэй тулаан болоод
Манай хүн мэдээж ялна. Аки ч удалгүй ирж тэр хоёр цагдаа нарыг эртэл хөгжилтэй тэмцээн зохионо. Ингээд энэ цуврал дуусаж Аки маань гуниг тээж, Денжи мөрөдөл тээж, Павр мэдрэл муутай хэвээр энэ цуврал маань дууснаа. За та бүхэн таалагдсан гэж найдаж байна. See ya.